Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээл сонин нийтлэлийн эхийн найруулгын төрөл онцлогийг үзэх болно. За, найруулгын төрөл гэж юу вэ? Түүний ангилал тус бүр онцлогийг танина. Найруулгын хэм маяг гэж юу вэ? Түүний ангилал тус бүр онцлогийг ярина. За, найруулгын төрөл, найруулгын хэм маяг хоёрын ялгаатай талыг харьцуулан нэгтгэн дүгнэж харьцуулах болно. За, монгол хэлний найруулгын төрөл нь бичгийн болон ярианы гэж байдаг. За, бичгийн төрөлд албан бичгийн найруулга, шинжлэх ухааны сонин нийтлэлийн уран зохиолын найруулгууд ордог. За, найруулгын төрөл буюу албан бичгийн найруулгын онцлог нь хэрэг явдлын тухай дэс дараалан нарийн тоочин бичсэн баримт бичгийн хэл найруулга юм. За, шинжлэх ухааны найруулга гэдэг бол байгаль нийгэмд хэрэг явдлын тухай өгүүлэхдээ түүний зүй тогтол харьцааг эргцүүлэн дүгнсэн бичгийн хэл найруулга болдог. За, сонин нийтлэлийн найруулгын онцлог бол хэрэг явдлын учир утгыг хялбарчлан тайлбарлах, мэдээлэх, дамжуулах зорилготой учир зүй нотлохоо хийдэг бичгийн найруулга байдаг. За, уран зохиолын найруулгын онцлог бол байгаль нийгэмд хэрэг явдлыг утга соёлын үүднээс бүтээл сэтгэхүйн төвшөнд уран дүр дүрслэлээр бичсэн найруулгыг уран зохиолын найруулга гэдэг байна. За, найруулга бүрийн төрлүүдийн онцлогийг бичигдэж байгаа онцлогийг авч үзвэл албан бичгийн найруулга бол тогтсон хэв загвартай байна. Утга санаа тодорхой үгийг шууд утгаар бол хэрэглэнэ. Уран яруу дүрслэл хэрэглэл байхгүй. Сэтгэлийн өнгө аяс бол илэрхгүй. Захирсан, тушаасан, хүссэн өнгө аястай байдаг. За, шинжлэх ухааны найруулга бол мэрэгжлийн хүмүүст зориулагдсан байдаг. Хийсвэр ойлголт голдог, нэр том ихтэй, итгүүлж үнэмшүүлэх, танин мэдүүлэх зорилготой баталж нотлсон өнгө аястай байдаг байна. За, харин сонин нийтлэлийн найруулга бол шин соргог мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг, шин санаа шүүмжилсэн байдаг, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн, уран дүрслэл, далд санаа бүхий үг хэллэг ашигласан, сэтгүүлч бичигчийн сэтгэлийн өнгө аяс илэрсэн баймж үнэлэмж бол их байдаг. За, уран зохиолын найруулга бол зохиолчийн ур чадварыг харуулдаг, хэлний бүх нэгжийг бол хэрэгэлдэг, уран дүр дүрслэлийг өргөн хэрэгэлдэг, зохиолчийн сэтгэлийн өнгө аяс, үзэл бодол, хандлага, үнэлэмж чөлөөтэй илэрсэн байдаг. За, ярианы найруулга бол хүмүүсийн харилцах аман яриа голдог, хувь хүний мэдлэг, боловсролын цар хүрээг харуулна. За, хандсан үг бол ярианы найруулгад олон байдаг. За, найруулгын хэм маяг гэж юу вэ, тийм ээ? Найруулгын тухай ойлголтыг гүнзгийрүүлснээр найруулгын төрөл хэм маяг гэсэн ойлголт хугдхан гарч ирсэн байдаг. За, тоочмж хэм маягаар албан бичгийн найруулга, эрдэм шинжилгээний хэм маягаар шинжлэх ухааны найруулга, тайлбарламж хэм маягаар сонин нийтлэлийн найруулга, хүүрнэмж хэм маягаар уран зохиолын найруулга бол бичигдсэн байдаг. За, тэгвэл хүүрнэмж, тоочмж, тайлбарламж, эргцүүлэмж гэсэн энэ хэм маягууд хоорондоо ямар ялгаатай вэ? Юутай адилтгаж болох вэ гэж үзье. За, хүүрнэмж хэм маяг бол цуврал зурагтай адилтгаж болно. Яагаад гэвэл хэрэг явдлыг цагийн дарааллын дагуу эхнээс нь дуустал энгийн ойлгомжтой хүүрнэн өгүүлсэн их юм. За, эхлэл гол төгсгөл гэсэн бүтцтэй байдаг. За, тоочмж хэм маягийг бүгдээрээ хөрг зурагтай адилтгаж болно. За, юмс үзэгдлийн гадаад дотоод шинжийг нэгэн цагт зэрэгцүүлэн зургалсан их юм ямар гэсэн асуултанд хариулагдана. Тухайн юмс үзэгдлийн гол шинжийг өгүүлэх учир орон зайн шинжтэй байдаг. За, тайлбарламж хэм маяг бол тайлбарт зурагтай адилтгаж болно. Ямар нэгэн зүйлийн мөн чанар, утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготой их болно. Батлах, тайлбарлах зүйл түүнийг тайлбарласан баримт нотлохоо төгсгөл дүгнэлт хэсэгтэй байдаг. За, эргцүүлэмж бол хийсвэр зурагтай адилтгаж болно. Хоёр өгүүлбэр, хоёр цогцлбороос 3 дахь дүгнэлт бүхий өгүүлбэр цогцлбор бүтсэн ихийг хэлнэ. Юмсын учир шалтгаан асуудлыг шүүн тунгааж баталсан эсвэл үгүй шигсэн дүгнэлт гаргасан их байдаг гэж үздэг. За, монгол хэлний эхийн найруулгын төрлийг албан бичгийн, эрдэм шинжилгээний, уран зохиолын, сонин нийтлэлийн гэж тодорхой тогтсон хэм маягууд төрлүүдтэй бол найруулгын хэм маяг бол тоочмж, хүүрнэмж, эргцүүлэмж, тайлбарламж гэж байна. За, дараах үснэгтээс бол загварт найруулгад албан бичгийн найруулга, эрдэм шинжилгээний найруулгаар нь загвар бус найруулгад уран зохиолын найруулга, сонин нийтлэлийн найруулга байдаг. За, эрдэм шинжилгээний найруулга бол батлах, үгүйсгэх өгүүлбэрүүд ихтэй байдаг бол сонин нийтлэлийн найруулга асуух, таамаглах,
өгүүлбэрүүд бол их байдаг. За бүтээл сэтгэлгээ бол сонин нийтлэлийн найруулга шаарддаг. За уран зохиолын найруулга бол захирах ба хүүсэх өгүүлбэр. Тэгэхээр энэ схемээс бүгдээрээ энэ найруулгын төрлүүдийн болон хэв маягуудын дараах онцлогуудыг харж болж байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.